гэсэн. Сайн уу манайхан алмас шанхруудаа шинэ өдрийн мэндийг хүргэе. За Amis Time podcast-ийн эргэлдээ ертөнцийн шинэ дугаараар ороход бэлэн болоод байна. За энэ яг яаж явагддаг гэхээр сөүлжлүүд ингэ явж байгаа. Нэг өдөр нь гэмт хэрэг орсон бол нэг өдөр нь сүнс ороод ингэ явж байгаа шүү. Дандаа гэмт хэрэг ордоггүй гэдгийг хэлэх юм зүгах те. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг танилцуулъя. Амргийн захидал аминд хүрв. Тээврийн жолооч хүн гэрийн бараа харах нь ховор. Зам муу учир хол явхад элдв саатлаас олж уурч удна. Улирлын чанартай үе компанид ажил өрнөн. Өвөл өөс хатлан тээвэрлэх, хавар тариалалт, намар ургац хураалт гээд олон ажил өрнөн. Тэр дотроо ой модны 1-р баазын жолооч нар мод татах гээд бүрч удаанаар явна. Гэр бүл үр хүүхэд нүүнд нь бүрч дасж орхино. Гэхдээ л жолооч хүний эхнэрүүд нь нөхрийнхөө машины дууг андахгүй. Олон машины дундаас нөхрийнхөө машины дууг андахгүй таньж шүн дунд ч гэсэн босож цайгаа зэхнэ. Жолооч нар тэдний авгаа хүүхдүүд амьдрал, ажлын ирээн бараан, учрал, хагцал, өвчин зовлон гээд тойрч гардаггүй, дайрч гардаг жам ёс бий. Ой 1-р баазын тэр хүний жолооч гасанг эхнэр янжнан заа зураар хоолойг нь огтолж хөнөөсөн байна. Энэ хэргийг дамдан мөрдөв. Хэргийн газар дуудлагаар очиход нөхөр нь дотор хувцастай цусаа цуулан гэрээсээ гарчгүйгээд төрүүлгээ харамсан байв. Хүн амны хэрэг гарч нөхөр нь ингэж өгсөнд дамдан онцгой анхаарч ажиллажээ. Нөхөр нь олон сараар хөдөө явдаг учраас эхнэр нөхрийн хооронд хардах сэрдэх явдлаас үүдэлтэй ийм хэрэг гардагч хол яваад ирсэн нөхрөө эхнэр нь шууд алах гэдэг ямар нэгэн нууцыг агуулж байлаа. Цэнхэр даашинстай бүсгүй уйлан сууж байв. Тэгээд би хардаад хоолойг нь огтлчихсан гэж тэр шууд хэлв. Хэрэг ил цагаан гимтэнч үннээ шууд хүлээсэн нь цаанаа ямар нэг ноцтой юм нууж байх шиг. Эрүүгийн ертөнцид ийм юм зөндөө байдаг санагдаад байв. Химжиж үзвэл орноосоо 7 м гүгээд газар дунсан байна. Орд ирэн цустай хүүтэн зэвсэг болсон модон иштэй заазуур орны өмнө хөвтөж байв. Үзэлгээр орны өмнөөс эрэгтэй хүний слава бугуун цаг олдов. Цогцсонд бас цаг байв. Гимтэн бүсгүй цагтаагаа сууж байлаа. Үзэлгээр өөр ноцтой биш боловч сэжиглэх зүйл олцсонгүй. Бүсгүй тэр даруй ганц худагт орж хэргийн газрыг хамгаалтанд ав. Дамдан сул бугуун цагийн эзэнг сэжиглэж байв. Цаган дээр хурууныхээ байсан нь хохирогчих биш болов. Эхнэр нь нөхцсөн эртэйгээ байхад нь нөхөр нь холын замаас гинэт ирж хэрүүл болж. Нөхцсөн эр хоолойг нь огтлоо зүгтахад хохирогч хөөж аваад унж. Эхнэр нь мэдээж нөхцсөн нууц янгаа хэлэхгүй бүхнийг өөртөө хүлээж байна. Ийм явдал гэмт хэхээ ертөнцид зөндөл байдаг аж. Дамдан маргааш өглөө янжинг ганц худагт очиж байцаав. Гэмт хэрэг үйлдсэндээ харамссан бүсгүй нус нулимсаа асгаруулan ахаад л босон явдлыг ярив. Энэ цаг хэнийх вэ гэхэд мэдэхгүй гэж шууд хэлж. Эсвэл танаа нөхрийн авч явсан цаг уу гэхэд эхлээд мэдэхгүй гэж байснаа сүултээ тийм гэхэн сэжиг дөрвөлв. Та юунаас болж ийм хэрэг үлдэг гэвэл туггүй л уйлаад байв. Энэ гэр бүлд ямар нэгэн нууц буйг хашир мөрдөн байцаагч төвөхгүй хэн ойлгов. Яагаад нөхрөө хөнөө гэдэг асуултыг дамдан хэдийдээ удаа тавихад тэр юу ч хэлж чадахгүй байгаа нь бас л сэжигтэй байв. Гэвч тэр удалгүй үнэнээ хэлв. Нөхрийнхөө хувцсыг угааж адил цамцных нь халааснаас танихгүй бүсгийн хайрын загтлыг осон юм байж. Юу л байгаа ажтэй гэж бодоод янжин унштал эхний өгнөөс нь л янаг амархийн халуугаар бичигдсэн загтал байлаа. Хайрт минь чамайг санам мөрөөдөж явна. Чиний машиныг харахаар нэг л сайхан санагдах юм. Бүгээд очмоор байсан ч нөхрөөсөө айгаад яаж чадсангүй. Чи тэнд удтал зогсож байсан нь намайгаа хүлээж байсан байх. Би дэлгүүр орох нэрээдлэр чамтайгаа уулзахаар
Машины чи хажуугаар 2 удаа өнгөрсөн. Гэхдээ чи минь байхгүй байлаа. Миний ойж өгсөн жижиг хүшиг бүхээгний чин арын жижиг цонхонд хатсан харагдаж байна лээ. Чи минь хурдан буцаж ирээрээ. Чамайг харуулцаар байтал өдөр хоног өнгөрөхгүй юм. Одоо ирэхэд чинь би тахаж явна шүү. Тэр жил бид хоёр мөн ч сайхан явж үлээ. Хоёулаа ханилж сайхан амьдрахсан. Чи минь оройхон сансрын хойгоор явхад би далд ортолчин харуулцсан шүү. Цэцэг гэжээ. Загтал дээр онсаар байсангүй. Янжин дахин уншлаа. Энэ үед нөхөр нь орон дээрээ дээшээ хараа унтж байв. Энэ ингэж завхаарч явдгийн би. Бүр ханилт суухаар болж дээ. Би нүүсэн гэрийн буур шиг хаягдах нэ. Даанч сүүлийн үед гэртээ дөнгөж ирээд яваад өгдөг байсан чин. Тэр явдалтай хүүхэн рүүгээ очиж орхиндог байжээ гэж ботхоос ууран дүүрс хийж ширээн дээр байсан хурц заазуур ааван нөхрийнхөө хоолойг огтлсон гэв. Нөгөө захиагаач үзүүлв. Загтлыг аваад харавал цэнхэр бэхээр хичээнгүй битсэн байна. Хоёр газар нь бэхэн нөөж халтардсан нь нулимс бололтой. Тэр заазуур хинийх юм гэхэд манай нөхөр аянаас ирээдэл тэр дорой хутга заазуураа хурцлж өгдөг юм. Би тэгэхэд хоолой хийхээр бэлтгэж байсан юм. Чи цэцэг гэдэг хүүхнийг таних уу? Үгүй, танихгүй. Энэ захиаг танаа нөхөрт битсэн их нотлохой байна уу? Үгүй, түүний халааснаас л гарч ирсэн юм. Загталд гохирогчийн нэр байсангүй. Цэцэг гэхээс өөр хаягч байсангүй. Тэгэхээр заавал 3 дахь хүн байж байгаа. Тэр хүн бол цагны эзэн. Энэ хүүхэн худлаа ярьж байж магадгүй. Эсвэл энэ загталж зохиомл зүйл байж болно. Ингээд амьдан хашаан дэрж машины бүхээгний ард хатсан жижиг бор цогор хөшгийг тайлж авав. Захад нь угалз, голд нь давхар үлзий хатгаж. Ихэд хичээнгүй л уралсан байв. Дамдан маргааш нь тэр жижиг хөшгийг янжинд үзүүлж энэ хөшгийг хэн ойсон юм гэж асуувал миний ойсон хөшиг байна. Би анх шин тэрэг авахт нь ойж өгсөн юм. Загталд байгаа хөшиг хаана вэ? Чи харсан юм уу? Үгүй, мэдэхгүй. Эсвэл бүхээгт нь байсан юм уу? Үгүй, би хараагүй. Бодвол хээр явахтаа тэр хөшгийг хийгээд гэртээ ирэхдээ энийг хийдэг үз. Та нөхрөө үндэслэхгүй хардаж сэрдэж хөнөөс юм биш үү? Арай л түрэгдсэн байна да. Гэхэд бүсгүй сая л аимшигт бодолд автан чимээгүй хуйлав. Энэ цагийг та мэдмээр юм да. Би ястаа мэдэхгүй. Бодвол өнөө хүүхнийх л цаг байлгүй. Эн чин эрэгтэй цаг байна шүү дээ. Эрэгтэй хүнд эрэгтэй цаг дурсах нь үсттэй. Тэр явдалтай хүүхнийх нь дурсгасан цаг гэж би мэдэж байна. Гэхэд танад ямар эрэгтэй хүмүүс ирдэг вэ? Уучлаарай, та өөр эрэгтэй найзтай юу? Өөрөөр хэлбэл нөхцсөн эрэгтэй юу л гэж асууж байгаа юм л та. Гэв. Тэгэхэд бүсгүй. Та чи юугаа хариад байгаа юм бэ? Би тийм юм сонсгооч дургүй үрдэг гэж хариулсан байна. Дамдан цэцэг гэдэг хүүхний хэрэлд хатав. Машиныг сансрын араар явчихыг харсан байдаг. Дэлгүүр явахдаа машины директор гарсан байдаг. Цэцэг гэр хороололд байж болох юм. Ингээд сургалж үзтэл тэр хаваар цэцэг нэртэй 12 бүсгүй байгаа нь тогтоогдов. Бүгдтэй нэгнээс нь уулзлаа. Бүсгүйчүүд бүгд 25-аас 45 насныхан байлаа. Тэдний гарын үсгийг ч судалгаагаар авч шинжилж үзв. Нэг нь ч таарсангүй. Харин цэцэг дээр нэртэй нэг бүсгүй буйг сүулт нь олж авбал тэр мөн байлаа. Шинжилгээгээр загтлыг тэр бүсгүй битсэн тогтоогдов. Дамдан хавтас тэрэгт авагдсан загтлыг түүнд дэлгэн харуулж "Энэ таны битсэн загтал мөн үү?" гэвэл бүсгүй харснаа нүүр нь улааж доошо харснаа "Та энийг хаанаас олж авав?" гэв. "Та үүнийг хэнд битсэн юм бэ те?" Гэхэд
Танд тэр хамаагүй биз дээ. Хамаатай. Тэр хүн одоо хаана вэ? Хин? Таны захидал бичсэн хүн. Хөдөөнөөс өнөөдөр ирнэ гэж бүсгүй хариулав. Дамдан ийм юм хэлэн чиний санаагүй байсан тул гайхаж орхив. Бүсгүй түүнийг гайхахыг ажаад та яагаад үүнийг ингэж их гайхаад байгаа юм бэ? Хэмээн гинэн цайлахнаар асуув. Гайхсан юм алга. Тэр хүнийг хэн гэдэг юм? Гэвэл би хэлмээргүй байна. Яагаад? Энэ бол бидний нууц гэх үү дээ. Тэгвэл энэ захидлыг та хэн гэдэг хүнээр хизээ явуулсан юм бэ те? Гэхэд Гасан гэдэг жолоочоор сарын өмнө явуулсан. Манай тэр хүн өөр газар ажиллаж байгаад зурж ирээд ботсон л та. Одоо болтол захиагаа аваагүй байхаа. Би хүн амтан үзэхгүй гэж их айдаг юм. Та Гасанд бичсэн юм биш үү? Гүй яалаа гэж. Тэгвэл Гасангийн авгааг таних уу? Гэхэд танихгүй совилогч хүүхэн биэл гэж дуусан юм байна. Энэ захидлаас ч болж ноцтой хэрэг гарсан. Та тэр тухай сонссон уу? Үгүй. Гасангийн тухай сонссон уу? Үгүй. Яг юу болсон юм бэ? Осол гаргаа юу? Тэрнээс ч 7 дор энэ захидлаас болж эхнэр нь түүнийг хөнөөсөн гэж дамдан пал хийтэл хэлв. Инхэнч зүв байлаа. Худлаа байлгүй дээ, арайч дээ. Та Гасан л битсэн байна. Үүнийг нуухад яах вэ? Хүний гэр бүл хүмүүсийн хэрэгт холбогдох нь байна шүү. Гэхэд цэцэг дуугүй болж айж сурцсан царай харуулж хэсэг гин чимээгүй болж санаа алдснаа уйлав. Уйлж дуусхийг нь хүлээх гэвэл зөндөө одохтол дамдан. За, та энэ захидлыг хэнд бичсний нууж байна. Хэлэлдэ гэж тулгав. Үгүй би Жанцсан гэдэг жолооч найзтай бичсэн юм. Та түүнээс асуугаарай л да. Өчигдөр ирсэн. Миний захидлуудыг хадгалдаг юм гэж хариулав. Галсангийн эхнэр өөр хүнтэй явуулдаг хэсэг талаар танд мэдэх юм байна уу гэж асуув. Үгүй би юу ч мэдэхгүй гэж хариулав. Ингэж хүний захидлаас болж янж нөхрөө мунхаглан хөнөөсөн байна. Энэ захидал өөр хүнийх болох нь тогтоогдож. Өөр газар ажилласан нөхөртөө өгөх захиаг Гасан өөртөө хадгалсаар явсны нь байж. Дамдан цагны эзэнг тогтоох гэж их л хөөцөлдлөө. Галсан аянаас буцаж ирэхэд нь гэрт нь гатны хүн байгааг тогтоолоо. Хүн амны хэрэг өрдөө хийх хардлагаас болсон байв. Сарын дараа цагийг нэг баригадын жолооч хөдөөнөөс Гасанд өгч засуулаад ирээ гэж явуулсан гэдгийг тогтоов. Ингэж л тодорхой бус хаяггүй захидлаас болж нэгэн жолооч амнасаа алдаж гэргийн торны цаана суугаар болсон юм. За энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Хамтдаа байсан бүх сонсогчдод баярлалаа. Дараагийн дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая.